Нийтийн эзэмшлийн тухайд 153 дугаар тогтоолд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд тоог хязгаарлах тухай заасан байдаг. Хавар намартаа манай орны зам гисдэгт бол хагарч өвдөрөх тохиолдол гарах нь илбэг байдаг. Тиймээс энэ сарын 20 хүртэл том аврын бүх тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийг замын цэцгийн газраас гаргасан. Түүнчлэн 191-р захирамж Вений конвенцэд багтсан МНС 45 стандарт буюу автозамын даах чадвартай холбоотойгоор зарим том аврын тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах байх шийдвэрийг гаргалаа. Манад явж байгаа зарим том аврын тээврийн хэрэгсэл замын даах стандартаас хэтэрсэн байдаг юм байна. Автозамын бусад улс орнд мөрдөгдөг стандарт буюу Венийн конвенцэд 40 тонн хэвтэргүй байх шаардлагатай. Иргэд болон албан байгууллагууд энэхүү стандартыг судалж үзээгүй, стандартын хэмжээнээс хэтэрсэн жинтэй автомашин оруулж ирдэг байна. Тиймээс замын цэцгийн байгууллагаас стандартад тохирохгүй машиныг Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцуулах байх шийдвэрийг гаргалаа. Ямар ч байсан бид нар эхний ээлжинд бол шинээр татвар төлөгчдийн мөнгөөр байсан шинжилсэн замуудаа, шинээр байсан замуудаа л нэгдүгээр хамгаалах хэрэгтэй, тийм ээ. Хоёрдугаарт нь бол гэхдээ тэрийг хоёрдугаарт нь тавиад ад үзэж байгаа юм бол биш. Хяналт тавьж хамгаалах үүрэг нь бол биднэрт байгаа. Яг хөө бид нар боломжийн хэрээр хамгаалж байна. Тодорхой хэмжээний хүч хөрөлцөхгүй байгаа. Энэ төр асуудал бол байх юм байгаа. Нийслэл хотод одоогоор 200-аас 300 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс 50 мянган том аврын тээврийн хэрэгсэл. Түүнчлэн 2 тэнглэгтээ 108, 3 тэнглэгтээ 21, 4 тэнглэгтээ 38, 5 тэнглэгтээ 40, 6 тэнглэгтээ 44 автомашин байгаа гэх судалгаа байна. Харин том аврын тээврийн хэрэгслийг явуулахгүй байх асуудал дээр жолооч нар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Миний машин болохоор ч өөрийн жин болохоор 41 40 ер нь за яг 41 тонн гэж үзэхэд тэгээд ер нь Улаанбаатарт бол 4 тэнглэгтээ зэрэг 38 тонноор явуулна гэдэг байгаа байхгүй. Тийм тогтоол шийдвэр гарсан гэдэг. Тэгээ одоо нэгэн тэнгээ худалдаад авсан машин чи биднээс яг ямар ч арга байхгүй шүү дээ. Одоо тэгээд машинаа яа гэж бодож байна? Одоо тэр машиныг тайрах боломж байхгүй, багасгах боломж байхгүй. Яг үйлдвэрийн стандартын зорилтоор хийгдсэн машиныг одоо тэр асуудлыг замын цагдаа л мэдэх байх. Гэхдээ хамгийн гол нь одоо ачаа болдохгүй одоо жишээ нь жижиг даацын сонсмолтой байхад өөр машин том даацын машинд ачаа болддог байсан болохоор ихэнх хүмүүс ингээл дандаа хятадын том сонсмолоод авцсан баг. Бүгдээрээ л 25 тонны айл болгоод машина томруулж ажил болохын тулд. Тэгээс одоо ингээд ийм хууль дүрм гараад ирэхээр зэрэг энд мэдээж энэ хууль дүрм бол зөвийн хувьд зөв. Ягаад гэвэл тэр автозамаа гамнаад янз янзын деформацид орох үед нь бас тэрийг хайрлж байгаа бид нар явж байгаа зам тэр бол байх ёстой асуудал. Хамгийн гол нь бид нар одоо хаашаа гарах вэ гэдэг гарцыг л нээж өгөх хэрэгтэй байна л да. Одоо уурхад очиод ажлын хэр зэрэг уурхад тэр болгон тэгэл тэр түн олон сонсмолыг авахгүй. Одоо хотод бол зөндөө олон сонсмолууд ирсэн байна шүү дээ. Хятадын сонсмолууд олон жил ажил хийж байгаа. Тэгээ одоо эдгээр чинь тэрийг хаяа хайж болохгүй, зарыг зарж болохгүй. Тэгэхээр энийг одоо тэр зөвшөөрөгдсөн хэмжээнд нь очтол өөрсдөө тэр төвчнийхэн зориултыг өөрчлөөд багасгаад тайраад явуулж болдгүй юм гэсэн тийм санаатай байна л да. Тус шийдвэрийг нийслэл хотын автозамыг эвдэрч гэмтгээс хамгаалах үүднээс гаргаж байна гэдгийг замын цэцгийн газраас мэдгдсэн. Мөн энэхүү стандартад тохирсон автомашинууд C1 зөвшөөрөл олгоно. Хэрэв энэхүү гаргасан стандартыг зөрчил иргэнийг 50 мянга, байгууллагыг 200 мянган төгрөгөөр торгох юм байна.